танд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол Такрим 2025 улсын хурал болж байна. За энэ Такрим 2025 гэдэг маань бол ямар учиртай вэ гэхээр улсын улсад дамжин нэвтрүүлэх судалгаа буюу нэлээд судалгаануудыг одоо бусад салбарт хийсэн судалгаануудыг эрүүл мэндийн салбарт, анагаахын салбарт одоо хэрэглээнд нэвтрүүлнэ гэсэн зорилготой судалгаанууд юм. Тэгэхээр энэ Такрим олон улсын эзэм шинжилгээний хурлыг бол анагаах ухааны хүрээлэн маань эдийн засгийн хөгжлийн яам, за эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж байна. 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг, энэ одоо 3 дахь удаага зохион байгуулж байна. За энэ удаагийн хурлын онцлог бол зүрх судасны өвчин ба бассейн солилцооны эмгэг гэсэн сэдвэр болж байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ чиглэлийн өвчин эмгэг Монгол улсад дэлхийд тэргүүлэх чиглэл болж байгаамаа. За энэ оролцож байгаа эзэмтд маань бол олон улсаас оролцож байна. За Австрали улс, Сингапур, Орос, Хятад, Тайван, Солонгос, Монгол гэх мэтийн орнуудын хэдэн судлаачид оролцож байна. За мөн хамгийн сүүлийн үеийн судалгааг танилцуулж байна. Тэгэхээр энэ судалгаанууд дотор ямар судалгаа байна гэхээр за хэмэл оюун ухаанд суурилсан онцлогооны загварууд, за үүдэл эсийн эмчилгээний одоо боломжуудыг зүрх судасны өвчнөд яаж одоо хэрэглэх вэ гэсэн чиглэлээр бол эзэмшид маань ярьж байна. За энэ бол нэг талаас зөвхөн олон улсын одоо нэртэй хүнтэй эрдэмтдийг сонсох төдийгүй нөгөө талаас Монгол улсад хийж байгаа судалгааны ажлуудыг олон улсад хүргэх ийм харилцан одоо ярилцах, хэлэлцэх ийм ач холбогдолтой маа. Судалгааныхаа илчлэлүүдийг хэлэлцүүлэхээс гадна за мөн хамтран ажиллах боломж энэ судлаачид маань шинэ одоо судалгааны баг гаргаад одоо орондоо баг гаргаад хамтран энэ судалгаануудыг хийх ийм боломжтой болж байгаа маа. Тэгэхээр энэ хуралд оролцож байгаа судлаачдаас гэвэл Австралийн маш том нэртэй эрдэмтэн ирсэн байна. За энэ эрдэмтэн бол тархины харуултын чиглэлээр судалгаа хийдэг эмчилгээ нэртэй эрдэмтэн байна. За Сингапур улсаас одоо зүрхний чиглэлээр илтгэл авах эрдэмтэн ирсэн байна. Энэ эрдэмтэн маань бол үүдэл эсийн одоо эмчилгээний боломжийг зүрхний өвчний практикт нэвтрүүлэх талаар энэ боломжуудыг танилцуулах юмаа. За тэгээд одоо энэ судалгааны үр дүн зөвхөн одоо эмч судлаач бид нар биш, бас ард иргэдэн бас юм орчин үеийн нотлохоон суурилсан судалгааныг бас ойлгож бас өөрийнхөө одоо амьдралд бас хэрэгжүүлж явах хэрэгтэй юм байна. Hello, my name is Derek Housenloy and I'm a cardiologist from Singapore. I'm Research Director at the National Heart Centre and Professor at the Duke NUS Medical School. I'm very happy to be here in Ulaanbaatar, Mongolia, participating in the Takram 2025 conference. I'd like to congratulate the Institute of Medicine Research for hosting this international, very important meeting that's focused on cardiovascular and metabolic disease. Cardiovascular disease is a significant cause of morbidity and mortality, particularly in the Asian region, and it is projected to, over the next 5 years, to double in prevalence. And this is due to our aging population and increased prevalence of risk factors such as high blood pressure, high cholesterol, obesity, and diabetes. Therefore, we are very keen and happy to collaborate with researchers in Mongolia to look for new treatments for early diagnosis and management and treatment of cardiovascular disease so we can improve outcome for our patients across the Asia region. Thank you.